Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Намрыг хонгор шаргал өдрүүдийн мэндийг хүргэе. Намар ихтэй цаанаалны бүүдээс новшин үйлрэлтэй хараа сайдмэр гэж. За тэр намар мамарч яах вэ? Хэдүүлээ жаргалтай байвал болоо шүү дээ. Өнөөдөр ярих кино маань 2017 онд нээлттэй хийсэн. Ridley Scott найруулагчийн найруулсан All the Money in the World буюу бүх дэлхийн мөнгө минийх гэсэн шунхай нэртэй кино аж. Ridley Scott гэж найруулагчийг ер нь та нар мэдэх үү? За би ч бас мэдэхгүй. Тэгэхээр шууд кинороо орцгоё. Роботын гудамжаар годамж метрлэн алхах Америк хонгор шаргал үст туйхан чөргөр залуу бол Пол. Эд бужигнуулдаг шилжилтийн насан дээр бэлгийн боожилтанд явагдаж байгаа эр ураг гэсэндээ ягааны годамж энтерт очихсан. Анянараа хоёрыг авбал бас намайг жаахан гэд насыг минь бодцоод хямдрал үзүүлэх үү энтер гэлээ. 250 мянган гутлыг доошоо өхөө 50 мянган байна гэдэг шиг. Ширн нүүрсэн афганер шиг санаа зовдлоо өөртөө мангар ихтэй асуунда. Хөнөөдүүлэн өхөөрдөл "Няванана мөнгөн бол анаага хараа зүгээр саавалсаа" гэргээс. Тэд нар дундаас арай хямд хөгшөрч засарч яваа буур сууртай яашкан. "Гэртээ хараа минь доо. Энд чамд аюултай. Ээж нь санаа зовж байгаа. Харж мөмөд" энтер гэхэд "Мань чурчаг зүгээрээ би том болсон. Боовонд өвстэй ир хүн шүү" гэж гуцж байгаад эргэж хараа таваалхаал хулгайлагдаа шаачна. Пүүр нэг заяа найдсан. Үзэгдэл солигдож нэгэн хүүхэн ухаан жолоогүй захирал дээр бажигдаж ирээл. "Заки, таны ачхуу Полыг шаачгаж, гүбшээ хулгайлчгаж яана хөөрх юм зайлуулъя" гэтэл харин өнөөхөн тоож байгаач байхгүй. Бирж нэгчсэн бэ завгүй байна. Хаалга гадна талаас нь хаагаад гарл гин. Хүүхэн захирлаа. Ачхуу чинь. Ач чинь хулгайлагчаад байна штэ гэхэд нь би ойлгосон сонссон. За одоогоор гэсэн чи хөө цац алтын байна. Яста шоконд орлоо гэд өрөөнөөс нь гарна. Тэгэхээр энэ өвөө хинбэ гэхэр байна штэ. Тэрээр дэлхийн хамгийн баян хүн. Бүр баян байхдаа түүхэн баян хүн гэж гоё. Арабууд яаж газрын тосоо олборлож тээвэрлэх учраа олохгүй юугаач мэдэхгүй усан чавхнууд байхад нь очиж нефтийн олборлож тээвэрлэлтийг хийж өгөөд хагардлаа баяжиж нефтний магнат болсон юм. Яг л манай Монгол шиг ашиглуулсан ч араб манайхыг бадвал дэлхийн хэмжээний улс болж чадсан юм да. Гэж. Сэтгүүлчд өвгнөөс саятан байх ямар байдаг вэ гэсэн чинь саятан гэж тодорхойлогдож байгаа бол баян хүн биш. Баян хүн гэж ямар үнийг хэлэх вэ гэхээр өөрийнхөө мөнгийг тоолж чаддаггүй. Тийм үнийг хэлнэ гэж мэгэл. Үнэн аарах уу том болоод баяжаад ингэж хуцаа сууж байгаа юмсан. За тэр ч яах вэ? Хөрхий хүүг барьцаасан этгээдүүд ээж рүү залгаад "Өөч нь бидэнд байна" гэхэд хүүгээ хулгайлагдсныг мэдээгүй ээж нь "Ашгүй дээ. Наад чи шөнө гэртээ ирж хоноогүй. Хаана вэ? Алнаа" гэхэд хулгайч сандраа "Үгүй. Бид бол хүний намын том гарууд байгаа юм. Бид нар хүүгч барьцаалсан. Бидэнд 17 сая доллар өг" гэхэд ээж нь "Наад чи миний насаараа өмсөж зүүхгүй, ууж идэхгүй хэдэн үеэр ажиллаж олох мөнгө байна" гэвэл хулгайчууд "Дахан багасаа мөнгөгүй л да. Тэрэнд энэ дэлхийн бүх мөнгө байгаа" гэж хэлээд утсаа таслана. За ингээд төр солигдож Полын гэр бүлийн өнгөрснийг харуулнаа. Пол айлын том, дорой 3 ширхэг дүүтэй. Тэднийх гэдэг айл инээд хөөрөөр дүүрэнч гэр бүлийн санхүү нь нойл битгий хэл хасгацаа ачсан. Эхнэр нь хайраа алдар тэхийн одон хүүхдийн мөнгөөр амьдралыг арай шаахгүй нэ. Ааваасаа тусламжгүй л да гэхэд нөхөр нь "Ааваас мөнгө гуйж чадахгүй. Би багасаа ааваасаа хол хөндий өссөн. Тэр намайг тоодгүй. Ажил мөнгө л" гэдэг. Анх зандангаа тайлснаа хэлэхэд ч тоогоогүй штт. Гэхээр нь эхнэр нь "Гү ядаж ажилгүй л да" гэснээр нөхөр нь зөвшөөрч аавдаа захиа бичнэ. "Dear Daddy, би том болсон. Ухаан суусан. Ажил хийж гэр бүлийнхээ төлөө зүтгэмээр байна. Таныг өнгөрсөнд гэр бүлийнхээ төлөө ямар их хичээдэг байсныг одоо л ойлгож байна. Энэ захиан дээрх хатсан тусал бүр миний нос нулимс шүү" гэж бичээд явуулна. Одолгүй ааваас нь хариу ирнэ. "За, би чамд ажил өгье. Гэр бүлээрээ Лондонд хүрээд ир" гэсэн байх ба. Захиагаа гараар бичлгүй цаасаар эвлүүлэн бичсэн байдаг. Харах ч үедээ дэлхийн хамгийн баян хүний бичгийн хэвийг дуурайгаад хэнийг нь лувр шаах магадлалыг хэмжинэ. За тэгэл гэр бүлээрээ Лондон руу шаанда. Аав энэ дээр ирэхэд нуугдж тоглол хизээ
хөөж биений олохооргүй том орд харш байх ба өвөөгийнхөө өрөөг сонжиж харж байснаа Пол нэгэн эртний Египтийн эдлийг хулгайлж яг халаас руугаа хийх гэж байхад ээж нь "Хүүшээ, чи яаж на жаахан юм утсан юм шиг байл да хүүрээ" гэд болов. Харин өвөө нь Пол дээр ирээд "Энийг хэдээр авсныг та нар таавал да" гэж байна. Ээж нь "Оо, миний амьдралдаа барьж амнаас гарч үзээг мөнгө бахоо" гэхэд дахин Ван "Египтэд явж байхад нэг өвгөн юугаач мэдэхгүй энийг зарж байсан юм. $11. Гэхдээ би үн цэнийг мэдсэн чи $9 болтол хямдруулж цочир үнээр авсан юм да. Харин одоо энэ хэд хүрнэ гэж $200 сая гэснэ. Ма чамд өгчи хаялга" гэд манай Пол дүгнэ. Ээж нь "Яана яах нэвдэ манай хүүд хүндчих вэдэ" гэл малидлаа инээд алдна. Маргааш нь Пол аав өвөөгийнхөө хамтаар өглөөний цай уунгаа өвөөдөө хүмүүсээс ирсэн загтлыг уншиж өгч хариу бичгэд туслана. Нэгэн захиан дээр "Мистер Гетигвэ, та бол энэ дэлхийн хамгийн баян хүн билээ. Манай нөхөр хорт хавдартай. Бид хоёр олон ялах нойтон хүүхэдтэй хорооноос нэг гэр өгвөл амьдранда. За тэр ч яах. Нөхөр маань л ажил хийж ар гэрээ тэжээдэг. Маргааш ихэд яаралтай хагалгаад орох хэрэгтэй болчиход байгаа тул та бидэнд тусална уу" гэсэн захианд өвөө нь ингээд хариу бичих гэдэг. "Сайн байна уу хатагтай. Таны захиаг уншлаа. Хэрэг би мөнгө гуйсан хүн болгон туслаад байвал удалгүй миний дан сулааж би өөрөө та нар шиг гуйлг гуйгаас шүү дээ. Хэцүүхэн ядуу амьдралтай юм бол хүүхэд төрүүлж тэднийг ч бас зовоож байхаар бэлгэвч хэрэгэл" гэсэн хатуухан хариу бичүүлж ядгаас. Яй. Харин өвөө нь аавд нь хандаж "Бэ газрын тосны үйлдвэрийнхээ гүйцэтгэх захирлыг алжчихсан оронд нь чи ажиллах болно" гэснээр левел огцсон ахаад наач. Өвөө нь Полд бусад ажнараас илүү сайн дагуулж яваал өөрийнхөө өнгөрсөн түүх, гэр бүлийн бахархал, удам содар түүхийг яриад. Гэти гэдэг нэрийг сонсохоор хүмүүсийн нүдэнд мөнгө гялзаал улаанаараа иргэдэг штт гэж мэгэл. Энэхүү тэр явдлаас хойш олон жил өнгөрсөн ба энэ хугацаанд огцом захирал энтер болсон аав нь замхарч замаа алдаж арих тамхи хар тамхи хүүхэн шүүхэн толгоогоо мэдүүлснээр ээж аав нь хоёр тийш болсон. Ээж нь хүүхдүүдээ өөр дээрээ авсан ч Пол их дургүй байна. "Та намайг үлдээчихгүй энэ огийн амьдрал руу чирчирлээ" гэл. За одоо юугаа буцацгаая. Хүүгийн ээж дахин багасаа мөнгө гуйж хүүхдээ авруулахаар ярихад "Заки одоо гадаа телевизийнхэнд ярилцлага өгч байна" гэхээр нь зурагч чагайтал дахин Ван сүрдээ нараггүй орд харшнаасаа гарч ирнэ. Сэтгүүлчид "Мистер Гети яха, таны аж ахуй барьцаалагдсан байна. Тэгэд $17 сая шаардсныг та төлөх үү" гэвэл "17 сая бол залуу хүүхдэд агтсан үн ханш байна өө. Би 14 ажтай. Хэрэв шаардсан мөнгө болгоныг нөгөөд байвал би 14 ширхэг барьцаалагдсан ажтай болчих" гэхэд за тэгвэл та хэдийг төлмөр байгаа юм гэсэн асуултанд өвгөн "Сохор зоосч төлөхгүй" гэд гэрлүүг орчихно. За бүгд шок. Хорглоо тоолохоос ч $7 юм. Энэ мэдгэлийг харсан хүүгийн ээж эхний нислэгээр шууд Лондон руу нисэхэр болно. Энэ залуу бол Гетивгийн хэлэлцээр хийгч Чейз. Хүмүүсийг ятгаж тарих толгойг нь угааж маллаж жинхэнэ сэпэл сэгрүүлдэг гар. Гети тэрнтэй уулзаж хүүгийн ээжтэй хамт Ромд байж гэмт эдгээд үүдтэй хэлэлцээр хийж хүүг нь аврах даалгавар өгнө. Чейз уулзалтаас гарч ирэхэд хүүгийн ээж сууж идэг ба "Би өвгөнтэй уулзж иж л явна. Надтай уулзахгүй бол би хуурай өлсгөлэн зарлаа шүү" гэхэд Чейз "Тайвшир Америк ажимаа. Тэгэхээр хоёулаа одоо хамт Ром явж хүүгч аврах хэлэлцээр хийн" гэвэл ээж нь "Ашгүй мөнгө өгөхөр болцсон юм уу те" гэсэн чинь Чейз үгүй 17 сая оронд та намайг авлаа штэ. Би бол мэргэжлийн хэлэлцээр хийгч. Гэтэл ээж нь шаалтаа бадмаа. Би өвгөнтэй уулзнаа гэд тас хүрээтэл Чейз нэмэргүүдээ өвгөн саяхан өөр улс руу уулзалтаа гэж явчихсан. Гэхдээ арга буюу дуртай дургүй тэрнтэй хамт явна. Роми онгоцны бул дээр буусан чинь баахан сэтгүүлчэд оттсон. "Та хүүгээ алдсан. Уйлж гинөө. Хөхөрөө далалсан уу? Барьцаалагчдад хандаж хэлэх үг байна уу?" Гэхэд хүүгийн ээж "Миний хүүг барьцаасан хүмүүс үр хүүхэд юм шиг ямар новшин юм бэ? Хулгай юм хоол болох уу? Карма гэж байдэн шүү лалруудаа" гэсэн ярилцлага өгөөд цагдаагийн газар руу явна. Цагдаагийн газар дэртэл тэнд ширээн дээр хүүгийн ээжэд хаягдсан өчнөө захиа байхыг харна. "Та нар ч одоо миний шуудангийн хайрцгийг шагааж захиа шаадаг болсон юм уу? Хийх ажил алгуу" гэхэд цагдаа "Эднэр чинь бүгд нотлогоо. Энд дэлхийн өнцөг булан бүрээс хүүг барьцаасан гэж бичсэн байгаа. $17 сая сургаар хулгайчууд азаа үзэж байгаа юм.
гэх болно. Нэрэл бараг 14 ач нараас нэг инч болов шүүрчгэнсэн гэж удаад мөрөөдөд байж дим биш үү. Цагдаа. За, байдал хурцгаа болохоор бид нар таныг болон гэр орон хүүхдүүдийг ч хамгаалтанд авна. Гэхэд эмэгтэй. Надад тэр чинь хэрэггүй. Би Гетигийн удан биш. Ингийн л нэг авгаа байна. Та битгий үсчгээ имэрэд л да. Та ч одоо олонний танил энгийн хүн байхаа билсэн. Ядаж хүүхдүүдэд бодооч. Гэснээр дугайл зөвшөөрнө. Цагдаагийн газраас харж явхад ёстой л хөлтөнд давхиж хөлгүүн мүлхэж билүү. Тэрэн шиг энэ тэндээ сулгаач нохоо шиг сэтгүүлчихэд гинт гарч ирээл зураг дарж мараал тамтай. Энэ хооронд хүүг барьцаасан хүмүүс хүүг нэг шорон шиг өрөөнд оруулчихсан. Алимаа. Энэ цаас ээж рүүгээ ахаа захаа бичээдхэ. Хэцүү байна. Энэ хэд аллаа таллаа ам авар гэд. Хэрвээ мөнгө өгөхгүй бол миний хүүхэн жаргаа цэрлэл өдөх дунд ядам хурууг огтлно гэж бич. Гэл. Энэ хулгайч нар дундаас арай гайгүй. Хүүд тамхин дөрөгөө ярилцаал тэгснээ бас ичгүй хүний алаг үрийг хулгайлчаад миний хүүхдийг хулгайлсан бол би өстө байгаа бүгдээ өгнө. Байхгүй байсан ч хулгай ээж өгнө гэх шиг. Хушиг сэгтэл шаачин та харин чаа. За өдрийн хоолны цаг болж хүүд хоол оруулж өгөхдөө царайгаа харуулад азартаа шаачна. Оо пиц. Чи миний царайг харчлаа. Гэл. Энэ ихэд бүгд хүүгийн хажуу царайгаа нуудаг байсан байлээ л дээ. Тэгээд гайгүй хулгайч. За бро. Чи миний царайг харсныг манай хэд мэдчүүл чиний нүдийг ухаж хэрээний хоол болгоно. Тиймээс энэ чи бит хоёрыг нууц шүү. Бро. Окей. Гэхэд хүү айсанда заага. Би таны царайг хараагүй гэснээр ойлголцож гар хөлөө барилцсан. Маргадар нь Чэзи машины дээвэр дээр нь сатаны бэлэг дэнтер шиг юм зурчихсан гарч очих гэтэл байрны буланд баахан сэтгүүлчд нуугчихсан отоод байж идэгч байх шиг. Тэгэл сэм машинд очиж суухад хойно нь нэг машин тул зогсоол, урд нь бас нэг машин тул зогсоол бүсэлчихсэн. Дагаад яв гэж шүү. Мань хүн дагаал явлаа. Тэгээ нэг газар тэртэл Эрэм нийлсэн хэсэг үл үүдэх байрны нөхдүүд бид нар бол Полын бэстүүд. Тэр өөрийгөө барьцаасан гэж хэрэг зохиохдоо биднээс тусалсан авсан юм. Тэгээд өвөөгөөсөө мөнгө аваад бид нарт хишиг тарана гэж байсан ч одоо тэр өөрөө сургаггүй алга болчлоо. Бид нар хувийн авмаар байна гэд бүлчшаа. Нэрээ мөнгөний төлөө ичгчгүй шаах юм да энэ новшнууд. Гэхдээ энэ нэг байж болох хувилбар тул Чэз энд нь итгээд ээж дээр нь очиод Пол өөрийнхөө энэ хэргийг өөрөө зохиосон юм биш үү гэд их л ууртай ирэхэд ээж нь хуцаатай л да. Гэтигийн хүүхдүүд багтаал бие биентэйгээ тоглохдоо барьцаалагчтай гэж тоглоом нэргээ хийдэг байсан. Одоо юу гээл тэгж байдیں۔ Гэхэд идэхгүй өвгөн рүү алтан хөшөөрөхээр явна. Тэгэл та 17 сая өгөөг нь болсон юм. Энтер гэл. Өвгөн би өвгөн тэрнийг бусдаас өөр гэж бодсон гэтэл аав шиг миний халаас руу өнгөсөн дарван байжээ. Хүнийг таних ийм хэцүү. Ямагт өөрчлөгддөг болохоор л би эдлэл уран зөрөх дуртай байдаг юм штэ. Тэгэд огт өөрчлөгддөггүй. Үн цэнэ алддаггүй. Нэрээ би яаж баян байх вэ гэдэг ном бичиж байгаа юм. Тэгсэн эвлэг яаж баян болох вэ гэсэн гарчигтайгаар бичгээд байх юм. Баян болох, баян байх хоёр ч өөр ойлголт шүү дээ. Энэ хэд ч яаж мэдхэвд гэснэ. Чи сайн ажиллаа. Чиний цалин дээр бонус орно. Одоо яв. Гэхдээ хүү гэртэл Ромд бай. Мөнгөнд дуусахаар ирж ил таараа гэснээр Ром руу буцсан. Энэ үеэр хүүе цаач хүү баалаа гэдэг. Баалах хэний ээлж вэ гэхэд нэг халдсан нөхөд fuck минийх штэ. Гэт маска зүгээд хүүг туусаар байгаль дуусахаар нэг модны дор ирнэ. Хүү та ингээс хараалах юм уу? Гэхээр нь буруу хар зогсохдоо ганц тамхи татчих гэж маскаас өгөхөд тамхилж байхад нь хүү болцоо анжаа арчаад өг гэхээр нь шууд л эргээд харж байна. Хүүч шууд толгоогоо доош болгоод залуу яаж байгаа юм бэ? Гүчи чи яагаад байгаа юм бэ? Гинт маска дээшлүүлснэ санаад гүчи миний царайг харчлаа гэхэд хүү гүү би хараагүй гэтэл нөө чи харсан одоо чамайг аасна гэхэд өөр нэг дээрэмч энд юу болоод байгаа юм бэ гэж ирснээр буундуу тас хий. Энийн дараа цагдаагийн газраас Чэйз рүү залгаад бид цогцолсон. Пол их гинэ. Ээжийн дагуулаад цагдаа руу явж явахад чи юм уу шивэр ажиллаа худлаа нэх ажиллаа мэддэм шиг хүүчин тоглоом хийсэн албаар зохион байгуулсан эдрэгж байгаа чи хүүг минь асуулчлаа гэл бөө хэрүүл уруулуулаад цагдаагийн газар очно. Очол цогцсны даавыг багаар сөхөхөд нүүрс болтлон шатаасан цогцос байх ба азар арай махлаг том биетэй эрэгтэй цогц гэдэг нь андашгүй болохоор Пол биш вэ гэснээр уг цогцсыг хин юм бэ гэж хайснараа тэрнийг барьцаалагч нарын нэг гэдгийг олж мэднэ.
Өмнө хэд аавын хаалгададчихсан бас бусд нь ч үл бүтэх намтартай тул нөгөө эдийн ч бол хамархан байлаа. За ингээд хүүг аврахаар уртаас урт цуваа хулгайч нарын байгаа газрыг зорино доо. Очоод энэ тентхий ботонд нуугдаал байрлалаа аваад заавар хүлээнэ. Тэгсэн өнөөдөр чинь их л яруу санд руу юм бэлдээд нүүх гээл пижигнээл. Тэгсэн нэг нь баах гээл нуугжсэн ботных нь урд ирсэн бааж байтал нэгийнх нь станц дуурснаар үнэр авсан. Хулгайч онжгоо гялзуулан буудснаар буудал цам болж хуйгаар хэрэггуулна да. Бүх хулгайчийг алсан ч хүүгийн эд хэрэглэл тэнд байсан ч харамсалтай нь хүү тэнд байсангүй. Нэг хулгайч байхгүй. Нэг нь амьтаа голтой байна. Бусд нь өгсөн гэхээр нь хэн амьд байгаа юм гэсэн чинь гадаа онжгоо гялзуулаад байсан нөхөр амьтаа голтой байна гэхээр нь очоод хүүг асуусан чинь яасан байх нь вэ? Хэрэг бишсэнийг мэдээд гарууд хүүг зарчихсан байдаг. Өнөө хүү сайн ханддаг хулгайч хүүг мафиаханд авчирч өгч хүүтэй сайн ойлголцдог ганц хүн гэж өөрийгөө хэлээд өөрийгөө бас ажилтаа болгоно. Тэгэл хүүг харсан мафийн толгойлогч хүүрээ хүүхэд ямар амар тураацсан юм бэ? Их мөнгө нэгчээд олигтойхон хоол унд өгөхгүй гороос нь чацганууд бай. Алив тэрэнд мах хөг гэж мгэл. Арай бас өөр төвшний баян хулгайч нарт ирсэн шал өөрөө шээ. Хүүг жинхнээсээ барьцаалагдсныг ойлгосон Чейз Лондон руу улаан галзуу юм давхиж очиод. Мистер Гэти, таны аж ахуй барьцаалагдсан нь үнэн байж. Барьцаалсан этгээдүүдийн 3 нь алагдсан. Нэг нь амьд. Гэхдээ тэрнээс нь сураг алга. Тэгэхээр та барьцааны мөнгийг өгөх хэрэгтэй. Гэдэг үгийг сонссон өвгөний нүд хэрүүл хийх гэж байгаа эхнэрүүдийн харц шиг ониж ирэл. Чи одоо орон гар болцсон юм аа. Саяхан л Полиг ээжтэйгээ үгсэн хувилдч надаас мөнгө угаах гэж энэ бүхний хийсэн гэдвэс яасан. Гэхэд би буруу боджээ. Хүү энэ хэрэгт ямар ч хамаагүй гэхэд өвгөн тэгвэл над ямар амаатай. Гшаати. Миний санхүүгийн нөхцөл байдал сайн биш байна. Султанууд өөрийнхөө газрыг эзэмшүүлэхгүй гэвэл миний бизнес аюул дөртөн гэж мэгэл тэнхтэл давхар өчнөө бизнес байдгүй мааш. Тоолж барахгүй их мөнгө өрөх гэж үлдсэн нас нь өрөхгүй гэж. Харамлаа шаа. Энэ явдлаас хойш хэдхэн хоногийн дараа арай гайгүй нөгөө хүүг асардаг хулгайч ээж рүү нутас зохино. Ой, мөнгөө яасан бай урдахгүй бол хүүд ямар нэг юм болно шүү. Дүлэхгүй бааж маах ч юм билүү. Гэхэд Чейз утсыг аваад угаасаа над хүүхч үн зэнгүй. Та нар хүсснээ явахын нэмээр тасалж байна. Ээж нь "Чи яаж га жомбог вэ?" гэд утасны харилцаараа толгойг нь хааг зохино. Тэгсэн Чейз "Бидэнд мөнгө байхгүй. Ядаж ингэж ярих юм бол бага мөнгө нэг хийн штт. Өчиртэйхэн наан цаантай байл да. Хүний толгой тарих хаг шаачих юм" гэх болно. Орон нэрэл нөгөөдөл нь үнэ буулгацсан. За, $7 сая гэж ярьж идэг шүү. Иймэрхүү гаруудаар сонгуулийн ажил хийлгүүл баттаараа гарч ирэх юм шүү. Энэ хооронд харамж голоо зөксөн өвгөн аж хүүгээ аврахгүй гэж нэг уран зургийг $100 сая талх авч байгаа юм шиг л авч байх шиг. За манай гэмт этгээдүүд хүүг бордох гээд стейк энтер хийж өгнө. Ингэж барьцаалагдах юм бол эд оног би ч бас барьцаалагдчих юмсан да. Тэгсэн харин хүү жаргал даахгүй зовлон царайлж би зүгээр шарвын идмээр гэхэд нөхөрсөг хулгайч хоцолгүй ид сэтгэл рүү ус цацлаа гэхэд за би идэ харин та гарч байл та гэх болно. Тэрний гарсны дараа хүү дээрмжтийг дуу урдж байх хооронд чүдэнсний дарийг цуглуулж авч цаасан дороо галаасаагаад үлээж өвсөнд гал тавиад хөгжмийн хэмнэл тааруулан хаалгыг эвдэн зөгтөж чаддаг. Энийг өнөө найз хулгайч нь харсан ч тэрнийг жаахан хол зөгтсөний дараа гал гарлаа гэж орилсноор бүгд гал унтрахаар ирнэ. Хүү зам дагуу зөгтөж явтал ашгүйг цагдаатай тараад өнөөх нь хүү туслан битгий гэд хамт цагдаагийн газар очих болно. Хүү утсаар ярьж болох уу гэд ээж рүү залгана. Ээж би хайгаад байна. Мөөмөө санаад намайг ирээд аваач. Би цагдаагийн газар байна гэд гаягаа асууж хэлхийн даваан дээр нөгөө мафийн толгойлогч нь ирж гисэн утсыг тасалчдаг юм. Хаа газар л хабргастанаар байх юм да навшигч. Маргааш нь хөрхөө ээж нь хүүгийнхээ өрөө рүү орж баг байхад нь өвөөгийнх нь бэлгэлдэг 200 саяын эртний Египтийн олдврыг аваад Ромын урлаг судлаач дээр ирнэ. Энэ хэр үн хөрөх вэ? Та хэлээд өгөөч. Хадам аав энийг их л үнэтэй гэсэн. Гэхэд нөгөө үн тэдэл судлаач нь энэ зүгээр л нэг бэлэг дурсгал бай. Жуулчдад зориулсан. Гэхэд та худлаа шаалаа. Даханва ийм зүйл авах хүн биш. Гэхээр нь түүнийг нэгэн мүзээр рүү явуулаад энэ хүнээс асуу гэд нэрийг утсаг. За тэгээд мүзээр ууртал баахан өөрийнх нь барьсантай ээжил бэлэг дурсгалууд $5, $8, $10 гэсэн ёозроо байхыг хараад манай бүсгүй уурн хурч сөхрөн унана.
Хөгшин хорглоод олсон бөөс юу гэж тэгж үнтэй юм хүүд өгөхөд. Энэ хооронд хүүгийн өрөөнд сайн найз хулгайч нь эмч бас хэдэн залуусын хамт орж ирсэн. Усуу. Гихт хүү. Яах юм? Энэ хин гэтэл энэ бол сайн эмч. Бид чихнээс чинь жаахныг л авах болно. Гişар тэмтэ. Хүү тэмцсэн ч яаж барах вэ? Хөрхи жаахныг л чихнээс нь авна гэд байсан гарууд бүр бүхлээр нь чихийн таслаад авчихдээ. Хөрхи хүү ухаалдуунна. Цос нь олгойдон гарсаар л чихийг харин гэрийнхэн рүү явууллагүй сонингийн газар руу явуулсан байдаг. Ингэснээр сенсас тарж мөнгө хурдан өгөх байх гэж шүү дээ. Ээжиг нь эртээ сонингийн газрынхан бид нар энэ сэдвээр нийтлэл бичмээр байна. Бид танд мөнгө өгнө. Танд мөнгө хэрэгтэй байгаа үст. $50,000 санал болгоход ээж нь татгалзаж оронд нь бүх сонинг худалдаж аваад өвөө рүү явуулна. Өвөөнч задлаад гэд сонинг хартал хүүгийнхэн чихний талаар нийтлэлийг бичсэн сонингууд байх ба салхилан орд шилтгэн этлэн газраар нэг тараагдана. Хүүгийн найз хулгайч ээж рүү залгаснаа та гялсан мөнгөө өгчөө ихчээ нөгөөдөлч бүр харгас хүмүүс шүү дараагийн ээлжинд хуруу явуулна гэж байсан. Хүү цус их алдсан. Гэхэд ээж нь чи зүгээр хаана байгааг нь л хэлчих. Италиас гаргаж өгөөд их мөнгө өгье гэсэн ч хулгайч би цагдаа нартай тохиролцдгүй. Та тэднийг мэдэхгүй байна. Хобрууд их би. Битгий гинэн бай. Та хүүгийнхээ төлөө юу ч хийхгүй. Би бол энд чадлаараа хичээж гэх болно. За энэ дуудлагын дараа өвгөний өмгөөлөгч Полын ээж рүү залгаад Лондон дээр барьцааны мөнгө өгье. Гэхдээ нөхцөл тойлог нь. За, уухайн тас бөөрөө өхөөсч буцахгүй гүүгээл нисэл очино. Тэгсэн өвгөн өмгөөлөгчд бас хар тамхины донтолтой хүн тэрэгэнцэр дээр энэ нэг юмны амин хаана угаа юм бэ гэсэн юм сууж идэх юм. За тэгэл өвгөн бэ татварын өмгөөлөгчтэй ярьсан. Хэрэг би мөнгө хүүгийн данс руу хэлснээр би татвар төлөхгүй байж болох юм байна. Моохашс. Тэгэл ээж нь цөөц сайндаач биш. Татвараас болсон биз дээ. Гэхдээ мөнгө өгөх болсонд баярлж байна л. Өвгөн мөнгө шилжүүлэхэд бэлэн болсон. Бас бараа нуудч бэлэн гин. Нөгөө нэмэлт нөхцөл нь хүүхдүүдээ бүгдийн нөхрийнхөө асран хамгаалалт шилжүүлэх гэрээ байна. Хүүгээ ингэж л аврахаас өөр арга байхгүй тул аргагүй ирхэн зөвшөөрнө. За тэгэл гэртээ хараад байж явсан Полын ээжийн өмгөөлөгч нь асуудал гарлаа гэх болно. Яасан бэ гэхээр Пол руу татвар хассан дүнгээс илүү мөнгө шилжүүлэхгүй гэж хуцж байдаг шүү. Америкт эхний 1 саяас татвар авдаггүй болохоор 1 саяыг л шилжүүлсэн байна гин. Улгайчууд энэ хорвоглоо тоолсон хөгшин өөрсдөд нь их мөнгө өгөхгүйг мэдээд барьцааны мөнгийг 4 сая болгож буулгасан юм байлээ л дээ. За 1 саяыг авсан гаруу залгана. Хурд үлдснийг шилжүүл. Полын бие муу байна. Нэгсэн мөнгөний 4-1-ийг л явуулаа, үлдснийг нь явуулахгүй л хүүгийнхээ 4-1-ийг л авна шүү гэх бол. Тэгэл би ч үсэнд Полын төлөө хичээж гин гэж мэгэл таслан да. Ээж нь өвөөтөө ярих гэсэн ч тэр завгүй л гин. Тэгээд хүүгээ аврах арга сэдэж үлдсэн мөнгийг хүүгээ авахтаа өгнө гэж хэлээд аргалъя гэд хэвлэлийн хурал хийж би тэдний нэгсэн мөнгийг өгөхөр шийдлээ гэсэн мэдээг зурагтаар хард суусан хөгшин Чезиг дуудан да. Тэгэл Чезиг ирэхэд энэ бол миний Ром дахь эзэнт гүрний жижигрүүлсэн хувилбар. Бүр жижигхэн Чезгийг орхиогүй. Маш их мөнгөөр босгож байгаа гэж мэгэл баярхснаа. Тэр хүүгийн ээж яаж үлдсэн мөнгийг төлнө гэд байгаа юм. Саахтаа мó эсвэл бие үнэлт юм уу? Тэр юу сэдэд байна? Над тэлж. Надтай гэрээ хийсэн. Би баян гэд айлах гэхэд Чейз "No. Харин та надаас айх хэрэгтэй. Би танай гэрийн бүх хамгаалтын системийг тавьж хамгаалагчд бас нохойнуудыг би соргосон. Тиймээс надаас та айх хэрэгтэй. Та бол харамчлагч. Та бол хорглоо тоолсон өгөр өвгөн. Мөнгнөөс өөр юм боддгүй адгий шар. Би ажлаасаа гарлаа" гэд гараад явна. Харин түүнийг Ромд очиход өвгөн бууж өглөө гэсэн захиатай $3,300,000 хийсэн байдгийн. Энэ нь тэрбум $600,000 болно. Тэгээд эхлээд мөнгө бэлнээр банкнд тоолуулсан чинь бараг 20-30 нийлцэн тоолоо сууж ирэх шүү. Хэлцээр ёсоор мөнгөний үлдээ гэсэн газарт үлдээж тоолж дуусхыг хүлээнэ. Өнөөд ч бас 20-30 нийлж тоолол дуусгаж хүүг зам дагуу усны шуудууд үлдээснээ хэлэх болно. Гэхдээ хүү гараад хот руу зүгтчихдэг. Энэ хооронд дээрмчид явах гэж байхад цагдаа нар дээгүр доогуур нэргэлдэж байгааг мэдсэн уур нь хөрсөн толгойлогч хүүг ал гэж зарлиг болгоно. Ээж нь хүүгээ авах гээд очиход хүү байхгүйг мэдээд хот руу зүгтэж гэж бодоод хотын зүг жолоо заланда.
Хот ямар ч гэрэлгүй хүүгийн араас нь ирж байгаа дээрэмчдийн цугыг хараад нэг махны газар руу би Пол Гети байна. Хулгайлагдсан. Надад туслаач. Би орох хэрэгтэй байна. Гэтэл бид нар ийм асуудалд орохгүй айлгэн. Ахаад нэг хаалгануудад тусламж гуйтал шууд л хаалгаа хааж ирэх нь. Энэ мафн тийм л эвгүй гарууд байх нь. Ямар сандаа хотынхан көлөг шиг аж байх юм. Ээж Чейз хоёр ч хотод ирж хүүг хайна. Бас л хүмүүсээс асуух боловч туслахаас татгал заастай. Тэгж Чейз Полыг олсон ч өнөөх нь түүнээс айс зовхтож мухтаал. Тэгж угаад мафийн нэг хүнд баригдахын даваан дээр тусалдаг дээрэмчин гайгүй хулгайч ахын ирж мафийн хүнийг ухаангүй болтол нь араас нь хусаж авч тусалснаа. Хүүг аваад Италиас хурдан зүгт гэснээр ээж нь хүүгээ аван амжилттай зүгтж чаддаг. Харин тэр шөнө Гети өвгөн таал төгсч бүх эд хөрөнгө нь аж хүүхдүүддээ үлдээсэн ба насанд хүртэл нь эд хөрөнгийг Полын ээж эзэмшихэр болдог. Хулгайчууд мангараа цүнээс хөрөнгө өвлөх байсан бол бүр их мөнгө авах байсан шүү дээ. За тэгэл Пол ээж дүүнэрийн хамт өвөөгийнхөө харшид нүүжрэн өвөөгийнх нь худалдаж авсан уран зураг олдвруудыг бүгдийг музейд таньдуулдаг. Тэрээр нэгч сайн үлсийн аянд нэгдэж байгаагүй ба бас мөнгө угаах зорилгоор мөнгөө эртний эдлэл уран зураг болгодог байсан нь энэ. Харин тэр эртний баримлууд дунд өвгөний өөрийнх нь баримл байхыг хараад эмэгтэй уйлж байгаагаар кино маань ашгүй нэг юм дууслаа. Бурхан минь гэж. Хитэн ууц кино уншиж. Яа. Орлон цогтод хатад бүр болохоо байлаа. За ганц юм. Биш. Ганц аяга уусуу. Эгэгэм. За тэгээд дардаг юм хумаа дараад хараа. Дарвас юмнууд минь. Яа. За баяртай. Айгу.